1926 оны 4-р сарын 21-нд Лондон хотын Мэйфэр дүүрэгт Йоркийн гүн Жорж болон гүнгийн хатагтай Элизабет нарын ууган охин төржээ. Тэр бол жирийн нэг хааны гэр бүлийн гишүүн байсан бөгөөд хаан ширээг өвлөнө гэж хинч төсөөлөөгүй байв. Элизабет багаасаа даруухан, ухаалаг, хариуцлагатай зангаараа ялгарч амьтдыг хайрладаг тайван зантай охин байв. Түүний хамгийн сайн найз нь дүү Маргарет бөгөөд хоёул ордны ханан дунд өсч гадуур тоглохыг ч бараг мэддэггүй байсан ч хоорондоо тун дотн харилцаатай байжээ. Гэвч 1936 онд Английн түүхийг өөрчилсөн үйл явдал тохиов. Хаан 8 дугаар Эдуард нь хайртай бүсгүй болох Америк гаралтай өмнө нь амьдрал зохиож байсан Уоллес Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширгээг орхих шийдвэр гаргалаа. Ингэснээр Элизабетийн эцэг Жорж хаан болж бага насны охин гинэд ирээдүйн хатан хаан болох хувь тавилантай тулгарв. Дөнгөж 10 настай охинд тухайн үед яг юу болсныг бүрэн ойлгоогүй ч тэр өдрөөс эхлэн түүний амьдрал ховын эрхчлөө гэх зүйлээс холдож бүхнээ ард түмэн зориулсан зам руу шилжсэн гэдэг. Хатан хааны охид ордны хатуу дэг журамтайгаар өсдөг байсан. Элизабетийг энгийн сургууль сургахыг хориглож ордонд ховын багш нар хичээл заадаг байв. Тэрээр түүх, уран зохиол, шашин судлал, хууль, морин спортоор суралцав. Элизабетийн нэг онцлог зан чанар нь аливаа зүйлд тууштай төгс хийхийг эрмэлздэг байлаа. Багш нар нь түүнийг даруухан хэрнээ шийдэмгий, маш дэг журамтай гэж тодорхойлдог байв. Тэрээр хүүхэд ахуудаа би хизээ нэг өдөр хариуцлагатай хүн болно, гэхдээ хизээч итгэлээ алдахгүй гэж хэлсэн гэдэг. Ингээд 1939 онд дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд 13 настай Элизабет эх орныхоо төлөө ямар нэг зүйл хийхийг хүссэн ч ордных нь түүнд зөвшөөрөөгүй байлаа. Гэвч тэр радио хөтөлбөрөөр дамжуулан дайнд өртсөн хүүхдүүдэд зориулж илтгэл хэлсэн нь Британий ард түмний сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээжээ. Ингээд 1945 онд 19 настайдаа тэр Британий эмэгтэйчүүдийн тусгай цэргийн албанд сайн дураар элсэж жолооч болон механик болжээ. Түүнийг Princess Автомеханик хэмээн нэрлэж анхны цэргийн үүрэг гүйцэтгэсэн хааны гэр бүлийн эмэгтэй болсон гэдэг. Энэ бол Элизабетийн ард иргэдтэйгээ адил зовж хамт зүтгэхийг хүссэн сэтгэлийн илэрхийлэл байлаа. Тэрээр 13 настайдаа Грек ба Дани улсын ханхуу Филиппийг анх харсан бөгөөд тэр мөчтөл түүнд сэтгэл татагдсан гэдэг. Филипп бол зоригтой, эрх чөлөөтэй сэтгэлтэй тэнгисийн офицер байсан гэдэг. Тэд удаан хугацаанд цагтлаар харилцаж дайн дууссаны дараа 1947 оны 11-р сарын 20-нд Вестминстерийн сүмд гэрэлжээ. Элизабетийн хурмын ёслол нь дэлхийд даяар радиогоор шууд дамжуулагдаж олон сая хүн сонссон анхны хааны хурим болсон юм. Тэд 73 жил амттай амьдарч 4 хүүхэдтэй байв. Тэдний гэрлэлт нь энгийн хосуудын адил баяр баясгалан, зөрчил, сорилт дүүрэн байсан ч Филипп хатан хааны хамгийн итгэлтэй түшиг тулгуур байж чадсан гэдэг. Хатан хаан нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр миний хайр, миний хүч, миний тулгуур байсан гэжээ. Ингээд 1952 оны 2 дугаар сарын 6-нд хаан Жорж гинэт нас барж 25 настай Элизабет хаан ширээнд заларлаа. Тэр үед тэр Кени аялалд явж байсан бөгөөд тэндээсээ хатан хаан хэмээх шинэ нэртэйгээр их орондоо буцаж иржээ. 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон түүний титэм зүг ёслол бол дэлхийн анхны шууд дамжуулсан хааны ёслол байв. Дэлхийд даяар 27 сая британчууд 250 сая үзэгч уг ёслолыг үзсэн нь телевизийн шинэ 90 үеийн эхлэл болжээ. Түүний хаанчлалын ураа тодорхой байв. Үүрэг хариуцлага, эрх мэдлээс дээгүр. Түүний хаанчлалын 70 жилд дэлхий хэд хэдэн эрен солигдов. Британийн колониуд тусгаар тогтнолоо олж эзэнт гүрэн задрав. Хүйтэн дайн, Берлиний хааны уналт, интернетийн хувьсгал, цар тахал бүгд түүний хаанчлалын үед тохиосон билээ. Тэрээр 15 ерөнхий сайдтай ажилласан ба анхных нь Уинстон Черчилль ба сүүлчийнх нь Лиз Трасс байлаа. Хоёрдугаар Элизабет 116 оронд айлчилж 100 гаруй төрийн тэргүүнтэй уулзсан ба түүний улс төрийн төвийг сахисан. Гэхдээ хүндэтгэл дагуулсан байр суурь нь дэлхийн удирдагчдад итгэл төрүүлсэн байлаа. Хатан хаан нэгэн удаа манай хаанчлал бол зөвхөн газар нутгийн хил хязгаар биш, харин сэтгэл, үнэнч байдлын холбоо юм хэмээжээ. 1992 он хатан хаанд хамгийн хүнджил байсан. 3 хүүхдийнх нь гэр бүл задран унаж, Виндзорын ордон шатаж, ард түмний итгэл сулрав. Тэр жилдээ Элизабет Annus Horribilis буюу аимшигтай жил гэж нэрлсэн. Гэвч тэр бууж өгсөнгүй. Үүргээ гүйцэтгсээр ард түмэндээ итгэл найдвар өгч чаджээ.
Тэрээр хаан ширээг бэлэгдэл харин ард иргэдийг бодит хүч гэж үздэг байв. 1997 онд Уэльсийн гүнж Диана автослоор нарс барсны дараа хааны гэр бүл эхэндээ дэндүү чимээгүй байснаас олон нийтийн бухимдал дээд зэгтээ хүрв. Хатан хаан анх удаа сэтгэлээ илэрхийлж бид бүгд Дианатай адил эмэгтэйг хүндэлж хайрлаж байсан хэмээн хэлж ард түмэндээ ойрцсон байв. Тэр мөчөөс эхлэн Элизабет дахин ардын хатан хэмээн нэрлэгдэх болжээ. Түүний хариуцлага дэсвэр ухаан ард түмний итгэлийг буцааж чадсан гэдэг. 21-р зуунд орсон ч Элизабет цаг үеэ даган шинчлэгдэж чадсан удирдагч байлаа. Тэрээр YouTube, Twitter, Instagramд ордныхоо албан ёсны хуудас нээж дэлхийн залуустай холбогдсон гэдэг. 2012 онд Олимпийн нээлтийн үеэр Джеймс Бондтой хамт оролцсон бичлэг нь дэлхийд даяар шуугаан тарьсан байв. Тэр хизээж улс төрийн байр суурь илэрхийлээгүй ч дэлхийд даяар тогтвортой байдалд даруй зан үүрэг хариуцлагын бэлэг тэмдэг болж чаджээ. Ингээд 2021 онд ханхүү Филипп 99 наснда нас барсан хатан хааны амьдралын хамгийн гунигт бүч байлаа. Гэвч тэр үүргээ үргэлжлүүлж цар тахлын үед ард иргэдтэй хандан хэлсэн үг нь дэлхийд даяар сэтгэл хөдлөсөн байв. Бид хол байгаач зүрхэндээ хамт байна. Нэг өдөр бид дахин уулзна гэжээ. 2022 онд хаанчлалынхаа 70 жилийн ойг Platinum Jubilee нэрээр тэмдэглэж дэлхийн нийт түүнийг хүндэтгэн баяр тэмдэглэжээ. Харамсалтай нь 2022 оны 9-р сарын 8-нд тэр Шотландын Балморал цайдаа 96 наснда амьсгал хураав. Дэлхийн нийт гашуудаж 10 гаруй өдөр үргэлжилсэн ёслолын дараа тэр Виндзорын ордонд ханхүү Филиппийн хажууд сүүлчийн амгалангаараа нойрсов. Хатан хаан 2 дугаар Элизабетийн тухай сонирхолтой баримтууд гэвэл тэрээр дэлхийн 32 орнд төрийн айлчлал хийсэн, 14 Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзсан, 15 Британий ерөнхий сайдтай хамтран ажилласан, 7 удаа дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр нэрлэгдсэн, 200 гаруй төрийн дээд шагнал хүндэт өргөмжлөл авсан ба 200 гаруй нохоод ижээжээ. Түүний нэр хүндийг 1950-ад онд 70%, 2020 онд 75% хадгалсан нь дэлхийд хаан ширээнд ийм урт хугацаанд хайр хүндлэлээ алддаггүй цорын ганц удирдагч байсныг харуулна. Түүний түүхэнд үлдэх үгсээс нэрлэвэл би төгс биш, гэхдээ хизээш үүргээсээ ухарч байгаагүй. Хаанчлал бол эрх мэдэл биш, харин итгэлцэл юм. Түүх өөрчлөгддөг, гэхдээ хүн чанар үүрт хэвээр байдаг хэмээн хэлжээ. Хатан хаан 2 дугаар Элизабет бол эрх мэдэл эд баялагын илэрхийлэл биш, тэр бол дэсвэр хариуцлага, хүн чанар шударга байдлын бэлэг тэмдэг билээ. 70 жилийн турш тэр дэлхийд нэг л зүйлийг харуулсан ба энэ нь тогтвортой байдал, үнэнч байдал, хүндлэл гэдэг нь улс орны хамгийн хүчтэй суурь юм хэмээн загчээ. Үүргээ биелүүлэхийн тулд намайг олсон гэж би итгэдэг хэмээн хатан хаан Элизабет нэгэн удаа хэлсэн байдаг. Тэрээр хаан ширээнд 70 жил заларч 15 ерөнхий сайдын 90 дамнан 100-ны өөрчлөлтийн гэрч болж өнгөрөв. Хатан хаан 2 дугаар Элизабет бол нэрнээсээ ч илүү зүйл. Тэр бол түүх өөрөө байлаа. Хэрвээ танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.